кино эзэн суугтаа 5 морил. За, оддын дайн сургуулийнхаа 3 дугаар ангийг оруулнаа. Эхлээд 1 2 дугаар ангийн үзчихэд 3-ыг үзэхгүй бол ойлгохгүй шүү. Өнөөдрийн анги болохоор 2005 онд нээлттэй хийсэн Star Wars ситүүдийн өшөө авалт нэртэй. Энэ ситүүд гэдэг нь болохоор дайсны төлөв хар хүчний дроид аримтай цэргүүд гарууд шүү дээ. Галактикийн бүгд найрамдах улсын хувь заяаг шийдвэрлэх хамгийн эцэгтэй бөгөөд шийдвэрлэх цаг мөч ирлээ. Бүгд найрамдах улсын удирдагч канцлер Палпатиныг киборг биетэй генерал Гриусээр удирдуулсан салан тусгаарлагчдын дроид арим гинт дайрч барьцаалан хуулгаснаар гол үйл явдал эхэлдэг. Энэхүү маш аюултай бөгөөд галактикийн ирээдүйд нөлөөлөх үз хүндхэн даалгаврыг Жедай багш Оби-Ван Кеноби болон түүний авьяаслаг шав Анакин Скайуокер нар хүлээж авч дайсны аврах том хөлөг онгоц руу чиглэн замд гарна. Тэдний дайсны хөлөг онгоцонд хүрэх үед колони нисгэгчид хамгаалалтын галыг өөртөө авахын тулд амь насаа үл хайрлан тэмцэж байв. Анакин Скайуокер сэтгэл хөдлөлөөрөө тэдэнд туслахыг хүссэн боловч Оби-Ван түүнийг зогсоож үндсэн зорилго болох канцлерыг аврахад анхаарлаа хандуулахыг сануулдаг. Тэрбээр колони цэргүүд өөрсдийн үүрэг даалгавраа гүйцэтгэж байгаа тул Жедай нарч мөн өөрсдийн үндсэн ажлыг хийх ёстой гэдгийг хатуу хэлж ойлгуулна. Удалгүй тэдний сууж явсан хөлөг онгоц хүчтэй дайралтад өртөж Оби-Ван Кеноби маш том аюулд ордог. Багшигаа аюулаас аврахын тулд Анакин үндсэн эрхэм зорилгооч эрсдэлд оруулахад бэлэн байв. Тэд ямартаач дайсны хөлөг онгоцон дотор нэвтэрч канцлер Палпатиныг байрлуулсан хэсгийг олж чаддаг. Нөхцөл байдал эцэгтэй байсан тул тэд өөрсдийн үнэнч дроид R2D түүг 292 нэгэн буланд нуугдахыг тушаасан боловч ухаалаг дроид тэдний байрлалыг илчлэхүйц холбооны радиог хамт авч үлдсэн байлаа. Жедай нарыг лифтэнд ормогц лифт гинэт зогсох бөгөөд энэ нь дайснуудын зүгээс тэднийг барихаар бэлдсэн мөрөх байв. Хүлгийн удирдлагаас R2 лифтийг дахин эхлүүлэхээр хичээх боловч дайсны хамгаалалтын дроидуудад баригддаг байна. Гэвч ухаалаг R2 дроидуудыг өөрөөсөө тосоор бүрхэж дараа нь тэднийг галдан шатааснаар аюулаас ухаалгаар мултарч өөрийгөө хамгаалж чаддаг. Энэ хооронд Оби-Ван болон Анакин нар хөлөг онгоцны гол ажиглалтын тавцан хүртэл амжилттай гарч ирдэг. Тэнд тэд канцлер Палпатиныг сандалд гинжлэгдсэн ямар ч хамгаалалтгүй байхыг олж харна. Энэ нь Жедай нарт их тодорхой зан мэд санагдаж байлаа. Төд удалгүй тэдний өмнөөс ситүүдийн эзэн Граф Доку хид хідэн хамгаалагч дроидын хамтаар хаалгаар орж ирнэ. Канцлер Палпатин тэдэнд хандан нэмэлт хүч дуудахыг хүсэж байсан ч Оби-Ван хитрхи бардан бөгөөд өөртөө итгэлтэй байв. Тэрбээр ситүүдийн эцдийг дарах нь бидний мэргэжил хэмээн хэлж тулаанд бэлтэнэ. Хэдийгээр Оби-Ван урдан Дарт Маулыг устгасан гавьяатайч тэд өмнө Набу гараг дээр болон Гионотс гараг дээр Докутай тулалдахад юу болсныг бүрэн мартсан мэт авирлана. Өмнөх тулаанд тэд хоёул газарт ялагдан хэвтэж байхад Мастер Йода ирж тэднийг аварч байсан билээ. Тэр үед Оби-Ван тэр явдал тооцогдохгүй гэж хэлж байсан юм. Тэд энэ удаад Граф Доку руу хамтдаа нэгэн зэрэг дайрсан бөгөөд эхний мөчид дайсны дроидууд яагаад ч юм тэдэн рүү шууд буудаж эхлэегүй байна. Харин дараа нь тэднийг буудаж эхлэхэд зөвхөн Оби-Ван Кенобиг онлоод түүнийг л чагсаалаас гаргахыг хүсэж байгаа мэт санагдана. Доку хүчний асар их чадлаа ашиглан Оби-Ваныг өөдс хүүхэлтэй шиг хол шидэж, дээрээс нь хүнд төмөр тавцан унгаж хавцснаар Оби-Ван ухаан алдан ундаг. Одоо Анакин Граф Докутай ганцаараа нүүр тулан тулалдаж эхэлнэ. Анакин өөрийн бүх уур хилэн ур чадварыг гарган Докуг шахаж, эцэст нь түүний хоёр гарыг гэрлийн сэлмээрээ тастан зэвсэггүй болгож өвдөг сөхрүүлдэг. Анакин өөрийнхөө гар урданд Докугийн гарт тасарч байсны өшөөг инхүү авч чаддаг. Энэ мөчид гинжлэгдсэн байсан Палпатин Анакинд хандан Докуг шууд алахыг тушаана. Анакин Жедай ёс зүйг баримтлан би үүнийг үнэхээр хийх ёсгүй, тэр зэвсэггүй болсон гэж хэлэх боловч Палпатин түүнийг маш хүчтэйгээр ятгаж, түүнийг амьд үлдээж болохгүй гэсэн аргумент хэлдэг. Анакин Палпатины нөлөөнд автаж, гэрлийн сэлмээ зөрүүлэн Граф Докугийн толгойг тастан хөнөөдөг байна. Гэвч хийсэн хэргийнхээ дараа тэр би юу хийчих вэ хэмээн маш их гин буруутай мэдрэмж төрүүлж, өөрийгөө буруутгаж эхэлнэ. Канцлерыг сулсны дараа Палпатин ухаангүй хэвтэж буй Оби-Ваныг орхиод хурдан зүгтахыг шаарддаг боловч Анакин би таныг орхиж явж чадахгүй, багшаа хэмээн Оби-Ваныг өөрч хамт авч явдаг байна. Гарах замдаа тэд дайсны дараагийн урхинд баригдаж хамгаалалтын тусгай торонд хашигдан улмаар хөлгийн ахмад генерал Гриус дээр баривчлагдан ирдэг. Генерал Гриус баг зэрэг ханиалгаж биеийн байдал нь муу байгаа мэт харагдана. Тэд түүний өмнө ирсэн даруйдаа хүчний тусламжтайгаар гэрлийн сэлмээ эргүүлэн авч гинжнээсээ мултран шууд гардан тулаанд ордог. Нөхцөл байдал өөрт нь ашиггүй болсныг мэдэрсэн генерал Гриус хөлөг онгоцны гол цонхыг хаглан сансрын удам руу зүхтаж хөлөг дээрх бүх зүхтах капсулуудыг өөртөө аван оддог байна.
Хөлөг онгоц өдөрдөх аргагүй болж Корусант гаригийн агаар мандалт шатаж унаж эхлэхэд Анакен хөлгийг ослын аргаар буулгах хүндхэн даалгаврыг өөртөө авч гайхалтай ур чадвар гарган буух зурус олж хөлгийг амжилттай газардуулж чаддаг. Тэд нийслэл Корусант гариг дээр газардаж аюул ард хоцроход Оби-Ван болон Анакен нар бие биенийхээ гавьяа зүтгэл ур чадварыг амар өндрөөр магтаж Жедаин нөхөрлөлөө баттгана. Тэд салахын өмнө Палпатин болон Анакен нар бүгд найрамдах улсын сенаттай уулзахаар явна. Тэнд Жедай зөвлөлийн тэргүүн мастер Мэйс Винду ухтан авч дайныг бүрмсэн дуусгахын тулд цугцсан генерал Гриусийг олж илрүүлэн баривчлах нь Жедай хамгийн тэргүүн зэргийн зорилт гэдгийг мэдэгдэнэ. Энэ хооронд Анакен өөрийн нууц эхнэр Падме амьдлалтай сенатын ордны багны ард нууцаар уулзаж тэд бие биенээ халуунаар тэврэн үнснэ. Тэд харилцаагаа бусдаас маш нууц хадгалж байгаа бөгөөд сенатын гишүүд тэднээс хэдхэн алхмын зайд байдаг байв. Падме канцлерыг аюулаас амжилттай аврагдсанд маш их баярлаж байгаагаа хэлнэ. Учир нь Жедаин гол хүч гадаад хязгаарт байрлаж байсан тул нийслэлд өөр туслах Жедай нар ойрхон байгаагүй юм. Хамгийн хүчирхэг Жедай нарын бүх Жедай зөвлөл гэрлийн жилийн зайд байсан тул энэ хоёрыг тусгаалan дуудаж канцлерыг аврахаар шийдсэн байлаа. Жедай нар өөрсдийгөө инх тайвныг хамгаалагчид болохоос биш, дайны цэргүүд биш гэдгийг ухамсарлаж байв. Энэхүү уулзалтын үеэр Падме Анакенд өөрийгөө жирэмсэн болсон гэх гинтийн бөгөөд маш чухал мэдээг дуулгадаг. Анакен энэ мэдээг сонсоод маш их цочирдож баярлах айх зэрэгцэнэ. Учир нь Жедаин хуулиар гэрлэх болон хүүхэдтэй болохыг хатуу хориглодог тул хэрэв хэн нэгэн хүүхдийн талаар олж мэдвэл тэд хоёул өөрсдийн байр суурь ажлаа алдах аюултай байв. Тиймээс тэд үүнийг бусдаас бүрэн нууцлахаар тохиролцдог. Нөгөө талд цугцсан генерал Гриус нууц харанхуй нүх рүү нисэж ороод хүчний харанхуй талын эзэн Дарт Сидиустэй нууц холбоо тогтооно. Сидиус түнд салан тусгаарлагчдын бүх удирдагчдыг Мустафар гариг руу нүүлгэн шилжүүлэхийг тушаадаг. Гриус граф Доку алагдсанд санаа зовж байгаагаа хэлэхэд Сидиус түнд удахгүй Докугийн оронд илүү хүчрэхэг шин шав болж авна гэдгээ амлаж санаа зовох хэрэггүй гэж хэлдэг. Анакен Падме хоёр ирээдүйнхээ талаар ярилцаж байх үед Анакены сэтгэл улам бүр түгшиж эхэлнэ. Тэрбээр Падмегийн төрөлтийн үеэр нас барж буй аимшигт зүгнэлтүүдийг дараалан харах болжээ. Тэрбээр энэхүү зүуднийхээ талаар зөвлөгөө авахар мастер Йода дээр очиход Йода түнд аливаа зүйлээс айж алдахаас айдаг бүхний сэтгэлээсээ тавьж явуулж зурах гэсэн Жедаин ерөнхий зөвлөгөөг өгдөг. Энэ нь Падмегийн амийг аврах бодит арга хайж буй Анакенд огт хангалтгүй байлаа. Жедай нар хуваагч идэггүй, зөвхөн бусдыг хайрладаг гэдэгч Анакены хувьд Падмегийн амнаас бүхнээс үн цэнтэй байв. Тэрбээр Падмег ямар ч үнээр хамаагүй амьд үлдээх хамгаалалтын аргыг хайж эхэлдэг. Оби-Ван Анакенд хандан канцлер Палпатины эрх мэдэл улам бүр өсөж байгааг анхааруулж Жедай зөвлөл Анакеныг канцлерын дэргэдэх өөрсдийн төлөөлөгчөөр томилж буйг дуулгана. Канцлер Анакеныг Жедай зөвлөлд оруулахыг хүссэн тул зөвлөл үүнийг зөвшөөрсөн боловч Анакенд Жедай мастерт цол олохоос татгалздаг. Анакен үнд маш их гомдож яаж зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулж хад мастер цол олохгүй байж чадаж байна. Энэ бол шудраг бус хэрцгий хэрэг хэмээн үзэж уурсана. Түүнчлэн Жедай нар түүнийг канцлерыг тагнах давхар агент буюу тагнуулж байхыг хүсэж байгаа нь Жедаин өөрсдийнх нь дүрмийг зөрчсөн уралт мэт санагдана. Мэйс Винду Йода нар Анакеныг сэтүүдийг устгаж хүчинд тэнцвэр авчрах сонгогдсон нэгэн мөн эсгэд улам бүр эргэлзэж эхэлдэг. Удалгүй Анакен канцлер Палпатинтай хамт театр урлагийн бөмбөлөг үзэж суух үед Палпатин түүний сэтгэл зүгээр нарийн тоглож эхэлдэг. Тэрбээр Анакенд хүчний харанхуй талыг ашиглан бүхлийг захирч хайртай хүмүүсээ үхлээс аварч чаддаг байсан сэтүүдийн лорд Дарт Бэлгсийн тухай нууц домог яриаг ярьж өгнө. Энэхүү харанхуй талын чадвар нь Падмег үхлээс аврах арга хайж байсан Анакены анхаарлыг гойд татаж түүнийг харанхуй тал руу уруу татах гол өгөөж болдог байна. Энэ үед мастер Йода дроидуудын дайралтад өртсөн Вүүки нарын гариг болох Кашшик руу туслахаар явсан байв. Канцлер Палпатин генерал Гриусийн байрлалыг илрүүлж түүний араас Анакеныг явуулахыг хүссэн ч Жедай зөвлөл Оби-Ван Кенобиг илгээхээр шийддэг. Анакен үнд дургуутсан ч явахын өмнө Оби-Ванд өөрийг нь хэр сайн багш байсныг хэлж хүндэтгэл үзүүлэн сайн сайхныг хүсэж үлдэнэ. Тэд урд урдынхаасаа илүү бие биедээ итгэж нөхөрлөж байгаа мэт харагдана. Гэвч Оби-Ваныг явсны дараа Анакен Падмегийн үхлийн тухай зүүдэндээ улам бүр автаж сэтгэлийн гүн хямралд орно. Тэрбээр багшаа Гриусийг устгаж дайны баатар болохыг зүгээр хараад сууж чадахгүй бөгөөд Падмег ямар ч үнээр хамаагүй амьд үлдээх арга олно гэж өөртөө амладаг. Даалгавраар явсан Оби-Ван Утбоо гариг дээр газардаж тэнд генерал Гриус нуугдж байгааг олж мэднэ. Тэрбээр өөрийн хөлөг унааг унан дайсны байрлалд нууцаар нэвтэрч Гриусийн өмнө гинт гарч ирэн тулаанд дууддаг. Гриус Жедай багштай ганцаарчлан тулалдахыг хүссэн ч колоны арим гинт дайран орж ирснээр тулаан ширүүснэ. Гриус тусгай дугуйд хөлгөөрөө зүхтаж Оби-Ван түүний араас ширүүн хөөцөлтөөн дунд араас нь нэгдэг.
Генерал Гривус устгагдсны дараа хэрэв канцлер онцгой байдлын эрх мэдлээсээ татгалзахгүй бол Жедай зөвлөлт түүнийг албан тушаалаас нь хүчээр зайлуулахаар төлөвлөж эхэлнэ. Яг энэ үед Палпатин Анакины сэтгэл зүгээр тогтсон. Жедай нар бүгд найрамдах улсыг нууцаар удирдахыг хүсэж Сенатаас урууж байна хэмээн итгүүлдэг. Энэхүү ярианы явцад Анакин канцлер Палпатин бол тэдний хайж байсан Ситүүдийн даалт эзэн Дарт Сидиус мөн болохыг эцэст нь олж мэддэг байна. Палпатин өөрийгөө илчилж дайны хоёр талыг хоёуланг нь хянаж байгаагаа хүлээн зөвшөөрөх бөгөөд хэрэв түүний талд орвол Падмегийн амийг үхлээс аврах нууц тарныг зааж өгнө гэж амлана. Анакин түүнийг шууд хөнөөхийн оронд Жедай зөвлөлт энэ тухай мэдэгдэхээр шийддэг. Одоо Утапау гариг дээрх ширүүн тулаан үргэлжилсээр байна. Оби-Ван Кеноби генерал Гривусийг гүйцэн очиж тэдний дунд үхэл цагаан тулаан өрнөнө. Тулааны явцад Гривус Оби-Ваныг хадан ирмгээс шийдэх боловч Оби-Ван амжиж унтсан хэсгээс зурам клоны лазер бууг хүчний тусламжтайгаар өөртөө татан авч чаддаг. Тэрбээр киборг генералын хамгийн эмзэг шатамхай дотоод эд эрхтэн рүү чиглүүлэн хэд хэдэн удаа буудснаар генерал Гривусийг бүрмсэн устгаж даалгавраа амжилттай биелүүлдэг. Энэ хооронд Анакин Скайуокер нийслэлд ирж Мастер Мис Винду дээр очиж канцлер Палпатин бол Ситүүдийн эзэн мөн гэдгийг дуулгана. Винду үнд цочирдож Палпатиныг нэн даруй баривчлахаар хамгийн шилдэг Жедай нарыг дагуулan канцлерын өрөө рүү хөдөлдөг. Харин Анакин Падмег аврах шившлэгийг сурахын тулд Палпатиныг өгөхийг хүсэхгүй байсан тул сэтгэл нь маш их түгшиж зөвлөлийн тушаалыг зөрчин араас нь очдог байна. Жедай нар Палпатинд хандан Гривус устгагдсан тул онцгой байдлын эрх мэдлээ Сенатад буцааж өгөхийг шаардахад Палпатин би бол Сенатд хэмээн урсаж гэрлийн сэлмээ гарган Жедай нар руу дайрдаг. Тэрбээр маш богино хугацаанд Мис Виндуээс бусад шилдэг Жедай нарыг цувраалан хөнөөж орхино. Винду Палпатин хоёрын дунд ширүүн тулаан өрнөж Мис Винду түүнийг булангийн цонхонд шахан зэвсэггүй болгож чаддаг. Палпатин өөрийн Ситүүдийн цахилгаан хүчээр дайрахыг оролцсон ч Винду гэрлийн сэлмээрээ ойлгон цахилгааныг Палпатин руу буцааж тусгаснаар Палпатины царай аимшигтайгаар зэвхээрэн хувирдаг байна. Яг энийг зэгтээ мөчөд Анакин өрөөнд орж ирдэг. Палпатин өөрийгөө хитрхи сул дорой хөгшин хүн мэтэр дүр эсгэж Анакинаас тусламж гуйна. Мис Винду галактикийн амар амгалангийн төлөө Ситүүдийн эзнийг шууд газар дээр нь цаазлахыг завдахад Падмег аврах ганц найдвараа алдахаас айсан Анакин гинэ тухайн жолоогүй дайрч Мастер Мис Виндугийн гарыг тастан хайдаг. Боломжийг ашигласан Палпатин хүчний хүчтэй цахилгаанаараа Мис Виндуг цонхоор шидэн хөнөөдөг байна. Хийсэн хэрэгтээ бүрэн цочирдсан Анакинд одоо ухрах зам үлдсэнгүй. Тэрбээр Падмегийн амийг аврахын тулд хүчний харанхуй талд бүрэн дагаар орж Палпатины өмнө өвдөг сөхрөн үнэнч байхаа тангараглана. Палпатин түүнд Дарт Вейдер гэх Ситүүдийн шинээр хайрлаж Жедай сүмд байгаа бүх хүмүүсийг тэр дундаа бяцхан шавнарыг хүртэл нэг ч үлдээлгүй устгах аимшигт тушаалыг өгдөг. Энэ үед Палпатин галактик даяар байгаа бүх колони цэргүүдэд хандан 66 юр тушаалыг хэрэгжүүлэхийг тушаана. Энэ нь Жедай нарыг бүгд найрамдах улсын дайсан хэмээн үзэж шууд газар дээр нь устгах нууц код байлаа. Галактикийн өнцөг булан бүрд колони цэргүүд өөрсдийн Жедай жанжин багш нар руу араас нь гинт буудаж хаасайгүй цусд нядалгаа эхэлдэг. Каших гариг дээр байсан Мастер Йода колонуудын дайралтаас Вуки нарын тусламжтайгаар аврагдаж тусгай хөлгөөр зүхтэж чаддаг. Оби-Ван Кеноби ч мөн колонуудын отолтоос арай чамаа амьд гарч сенатор Бел Оргагийн хөлөг онгоцтой холбогдсон зүхтэж амжина. Даалгавраа биелүүлсэн Анакин Падме дээр ирж түүнийг зүгээр байгааг баталгаажуулаад өөрийгөө бүгд найрамдах улсад үнэн чивээр байгаа бөгөөд дайныг дуусгахын тулд лав олборлдог Мустафар гариг руу салан тусгаарлагчдын удирдагчдыг устгахаар явах гэж байгаагаа хэлдэг. Мустафар гаригт хүрэлцэн очсон Анакин тэнд нуугдаж байсан салан тусгаарлагчдын бүх удирдагчдыг өршөөлгүйгээр нэг нэгэнгүй хөнөөж орхино. Яг энэ үед нийслэл Корусант гариг дээр Палпатин Сенатын яаралтай хуралдааныг зарлаж, бүгд найрамдах улсыг татан буулгаж, галактикийн эзэнт гүрнийг байгуулж, өөрийгөө анхны эзэн хаанаар өргөмжилдэг байна. Йода, Оби-Ван нар нууцаар Жедай сүмд нэвтэрч, хяналтын камерын бичлэгээс Анакин Ситүүдийн тангараг өргөж, хүүхдүүдийг хөнөөсөн аимшигт үннийг олж мэднэ. Оби-Ван би өөрийн дүү шиг хайрладаг шаваа устгаж чадахгүй гэж шаналсан ч Йода түүнийг хувийн мэдрэмжэндээ автахгүй байхыг сануулж Анакин хэдийн харанхуй талд уусаж үгүй болсон тул түүнийг олж устгах ёстойг хэлдэг. Оби-Ван Падме дээр очиж Анакины хаан байгааг асуух боловч Падме үннийг хэлэхээс татгалзна. Гэвч Падме өөрөө Анакинд санаа зовж Мустафар гариг руу явахаар хөлгөө бэлтгэхэд Оби-Ван түүний хөлөг онгоцонд нууцаар нэвтрэн хамт явдаг байна. Нөгөө талд Мастер Йода эзэн хаан Палпатинтай Сенатын гол танхимд нүүр тулан Ситүүд болон Жедай эцсийн тулааныг хийн. Тэд Сенатын суудлуудыг хүчний тусламжтайгаар бие рүүгээ шидэлцэж цахилгаан хүчээрээ үзэлцэх боловч хүч тэнцүү байв.
Тулааны эцэст хүчтэй дэлбэрэлт болж Йода доош унах бөгөөд тэрбээр Ситүүдийн эзнийг одоохондоо дийлж чадахгүй гэдгийг ухамсарлан сенатор Бэл Оргагийн тусламжтайгаар нууцаар цугтдаг. Падмиг Мустафар гариг дээр ирэхэд Анакин түүнийг ухтан авна. Падме түүнийг харанхуй талыг орхиж урдын шигээ хамт амьдрахыг гуйхад Анакин эрх мэдэлтэй сохорч удахгүй эзэн хааныг суллан хайж галактикийг Падмигийн хамт өөрсдөө захирах болно гэсэн аимшиг төлөвлөгөөгөө ярьдаг. Энэ үед хөлөг онгоцноос Оби-Ван Кеноби гарч ирнэ. Анакин Падмиг өөрөөс нь урууж Жедайг дагуулж ирлээ хэмээн уурсаж ухаан жолоогүйгээр өөрийн жирэмсэн эхнэрийг хүчний тусламжтайгаар боомлж ухаан алдуулан унгаж орхидог. Оби-Ван түүнийг харанхуй талд дэндүү гүн орж бүх зүйлийг хитрхи хол хитрүүлснийг хэлээд гэрлийн сэлмээ гаргаснаар багш Шав хоёрын түүхэн тулаан эхэлдэг. Тэд уул уурхайн барилга дотор хяналтын ширээн дээгүүр маш ширүүн тулалдах бөгөөд тэдний ур чадвар яг тэнцүү байлаа. Хүчний мөргөлдөөний улмаар уул уурхайн тоног төхөөрөмжийн хамгаалалт унтарч барилга байгууламж задарч улаас нь лавын гол руу нурж эхэлнэ. Тэд лавын гол дээгүүр хөөх уул уурхайн дрод болон тавцан дээр үсрэн гарч үхэл хагцал дунд тулалдсаар байв. Эцэст нь Оби-Ван лавын голын ирэг дээрх аюулгүй өндөрлөг газарт үсрэн гарч чаддаг. Тэрбээр Анакинд хандан Анакин би одоо өндөрлөг газарт байна. Дахиж битгий дайрах гэж сануулсан ч уур омогтоо сохорсон Анакин түүн рүү өсөрдөг байна. Оби-Ван агаарт байх мөчт нь гэрлийн сэлмээрээ Анакины хоёр хөл нэг гарыг нь тастан унгана. Лавын ирэг дээр хөвтөж буй Шавийнх нь бие галт автан шатаж эхлэхэд Оби-Ван түүнийг хэрхэн хайрладаг байснаа нулимс тусган хэлж түүний гэрлийн сэлмийг авна. Зовлонд тулааны талбарыг орхин явдаг. Ухаан алдсан Падмиг тусгай эмнэлгийн бааз дээр авчирч төрүүлэхэд тэрбээр ихэр хүүхэд болох Лук Лианарыг төрүүлдэг байна. Хэдийгээр биеийн байдал нь зүгээр байсан ч тэрбээр амьдрах итгэлгүй болсон тул төрөлтийн дараа нас бардаг. Түүний хамгийн сүүлчийн үг нь Анакины дотор сайн зүйл байсаар байгаа гэсэн үг байлаа. Эзэн хаан Палпатин Мустафар гаригаас амьд үлдсэн Анакиныг олж авна. Түүнийг амьд үлдээхийн тулд хар өнгийн киборг хуягт костюм өмсүүлдэг. Ухаан орсон Анакин буюу Дарт Вейдер Падмигийн тухай асуухад Палпатин чи өөрийн уур хилэнгээрээ түүнийг хөнөөсөн гэж худал хэлнэ. Сэтгэлийн асар их шаналл уур хилэнд автсан Дарт Вейдер харанхуй талд бүрмсэн автаж эзэн хааны үнэнч боол болон хувирдаг. Дарт Вейдер болон эзэн хаанаас ихэр хүүхдүүдийг нуухын тулд тэднийг салгахаар шийднэ. Сенатор Бэл Орга охин Леаг өөр дээрээ үрчилж авахар болж харин Оби-Ван Кеноби Лукийг татуун гариг дээрх авгах уун авгагч Беру нар дээр нь аваачиж өгөөд өөрөө алсаас харж хамгаалахаар үлддэг байна. Энэ үед эзэн хаан болон Дарт Вейдер нар сансар огторгон хамгийн аюултай зэвсэг болох үхлийн од Death Star хөлөг онгоцны барилгын ажлыг алсаас ширтэн зогсож байгаагаар галактикийн хамгийн харанхуй үе эхэлдэг билээ. За ингээд 3 дугаар анги төслөө. Яа, улам сонирхолтой болж байна шүү тий. Хөөх юм Аникин ингээд голчих гэжтэй зайлвал. Та нар Аникины оронд байсан бол яах байсан бэ? Аль сонголтыг хийх байсан бэ? За 4 5 6 дугаар ангид байгаа. Тэгж яхад оруулнаа.